За манайха нодлон оны эцэст буюу 2020 оны 12 сарын дундуур үндэсний хэмжээний судалгаа авсан. Одоо жижиг дунд үйлдвэрлэгчдэрт одоо яаж нөлөөлвөө гэд энэ цар тахал ковид маань. Тэгэд судалгааны дүн бол он гараад гарсан ихний дүнгээ танилцуулахад 98.6% нь маш хүнд болсон гэж хариулж байгаа. 98.6% нь маш хүнд. А энэ 36% нь бэлэн мөнгөний одоо нэг сарын нөөц байна. 32% нь ерөөсөө ямар ч нөөцгүй болсон. Тэгээд дээр нь манай жижиг үйлдвэрлэгч нар бүгдээрээ давхар зээлтэй. Банкны зээлтэй, банк улсын зээлтэй, ломбардны зээлтэй, хувь хүнээс зээлтэй. Доор хаяж 2 зээлтэй байгаа. Нэг одоо үйлдвэрлэгч маань багада. Бага хүүтэй зээлийг аваад өндөр хүүтэй зээлээ дарчвал яах юм? Эсвэл одоо хэрэглээндээ зарцуулчвал яах юм? Яагаад гэвэл бүтэн жилийн ковидын үеэр эдийн засаг мөнгөний урсгал байхгүй учраас маш хэмжээний өрөнд орчлоо шүү дээ. Аж ахуйн нэгжтэр, ард иргэдчдэр. Тэгэхээр одоо ингээд жирийн ажил хийж байгаа хүмүүс ч мод ажилгүй болж байна, орлогогүй болчлоо. Дээрээс нь энэ ажилтны албаа хаагч маань бүгд л хэрэглээний зээлтэй байгаа. Одоо сүүлийн үед ухаалаг аппликейшн гээд гараад ирснээс хойш аппликейшнаар зээл авдаг маш их юм бий болсон. Бүр 4-5 аппликейшнаар зэрэг зээлтэй явж идэг юм уу ч одоо байж байгаа. Манай ажилтнууд уралж тийм зөндөл байдаг. Тийм учраас өнөөдөр энэ олон төрлийн зээлийн хүн дотор Монголын ард түмэн амьдарч байна. Дээр нь одоо ковид гэдэг өвчнөд бүтэн жил ингээд тэмцэлдээд маш хүнд байдалд орчлоо. Одоо энэ орж байгаа эдийн засгийг сэргэе гэж байгаа энэ засгийн газрын бодлогыг бол одоо их сайн дэмжиж байгаа. Энэ хамгийн гол нь шударга зарчмаар л явагдасаа л гэж бодож байгаа.